За үлгэр системийн 8А бүлэгт орших P элементүүдийн байгаль дээр орших байдлыг авч үзье. За үлгэр системийн 8А бүлэгт гели, неон, аргон, криптон, ксенон, радон зэрэг элементүүд бол байрладаг байгаа. За эдгээр элементүүдийн гелигээс бусад нь Ns2, Np6 гэсэн 8 электроны батжилтаа давхраа үүсгдэг учраас химийн идэвхээрээ маш муу байдаг. За ийм учраас эдгээр хийнүүдийг инертийн хийнүүд гэж бол нэрлэдэг. За инертийн хийнүүд нь агаарын эзэл хүний 1 орчим хувийг бол эзэлдэг байгаа. За инертийн хийнүүд нь байгаль дээр орчихдоо за гелийн харьцангуй их хэмжээгээр нарны аймагт байдаг. Харин радон цацраг идэвхт задралаар үүсдэг. Мөн байгалийн зарим ус ураны хүдэрт бага хэмжээгээр агуулдаг. За инертийн хийнүүдийн физик шин чанарыг авч үзье. За инертийн хийнүүд нь ерөнхийдөө нэг атомт бодисууд учраас тэдгээрийн молекулын томьёог дан атомаар нь бол бичдэг байгаа. За инертийн хийнүүд нь өнгө үнэргүй хайлах буцлах температур багтаа усанд маш бага уусдаг хий. За инертийн хийнүүдийн дундуур агааргүй орчинд цахилгаан гүйдлийг нэвтрүүлэхэд янз бүрийн өнгөөр иончлогдсон гэрэлтдэг. За жишээлбэл гели шараас ягаан өнгөөр, неон улбар шараас улаан өнгөөр, аргон гүн цэнхэр, криптон цэнхэр, ксенон ногоон цэнхэр өнгөөр гэрэлтэж харагддаг байна. За энэхүү хүснэгтээр инертийн хийнүүдийн зарим физик тогтмолыг үзүүлсэн. За үүнд молекул масс, атомын радиус, хайлах болон буцлах температур, иончлалын энерги гэсэн үзүүлэлтүүд байна. За инертийн хийнүүдийн үлгэр системд эзлэх үеийн дугаар өсөх тусам молекул масс, атомын радиус, хайлах буцлах температурууд өссөн болох нь харагдаж байна. Харин иончлалын энерги бол буурсан байна. Хамгийн их иончлалын энергитэй нь гели, дараагийнх нь неон байна. Эдгээр нь бол харьцангуйгаар бусад инертийн хийгээ бодоход химийн идэвх муутай болох нь ажиглагдаж байна. За 8А бүлгийн инертийн хийнүүдийн химийн шинж чанарыг авч үзье. За 8А бүлэгт байрладаг инертийн хийнүүд нь ерөнхийдөө химийн идэвхээр маш муу байдаг. Яагаад гэвэл бүх электронууд нь хосолсонтой холбоотой. За эдгээрээс хамгийн их химийн идэвх муутай нь гели юм аа. За гелийн иончлалын энерги ч гэсэн мөн хамгийн өндөр байдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл гелий маань 1-р давхраандаа 2 электронтой, эдгээр нь цөмдөө маш ойрхон байрласантай холбоотойгоор гелий маань химийн идэвх муутай. За ингээд үлгэр системийн үеийн дугаар өсөх тусам электроны давхрааны тоо нэмэгддэг учраас гелийг бодоход бусад инертийн хийнүүдийн химийн идэвх бол харьцангуйгаар сайжирж ирнэ. За неон бол мөн химийн идэвх муутад орно. Яагаад гэвэл неон маань электроны 2 давхраатай үүнд 1-р давхраанд бол 2 электрон, 2-р давхраанд нийтдээ 8 электрон байрласан ийм батжилтаа электронон бүрхүүлтэй байдаг учраас химийн идэвх муутай. За харин иончлалын энерги бол инертийн хийнүүдийн хувьд гелигээс радон хүртэл буурч ирдэг. Ийм учраас дараагийн инертийн хийнүүд харьцангуй химийн идэвх нь сэргэх боломжтой байдаг. За 20-р зууны 60-аад он хүртэл инертийн хийнүүдийг ямар ч химийн нэгдэл үүсгэдэггүй гэж бол үзэж байсан. Гэтэл 1962 онд Канадын химч Бартлетт ксеноны гексофторо платинатын комплекс нэгдэл болох ксеноны фторидууд болон оксидуудыг бол гаргаж авсан. За мөн криптон болон радоны фторид оксидуудыг бол нээсэн байна. За энэ нь юутай холбоотой вэ гэхээр инертийн хийнүүдийн электроны давхрааны тоо нэмэгдэх тусам гадаад давхрааны электронууд нь цөмдөө татагдах хүч нь суларч тодорхой тооны химийн нэгдэл үүсгэх боломжтойг баталсан байна. За инертийн хийнүүдийн гели, неоноос бусад бүх инертийн хийнүүд нь электрон байгууламжиндаа хоосон d орбиталыг бол агуулсан байдаг. Ийм учраас тэдгээрийн химийн уралд орох чадварыг нэмэгдүүлэхийн тулд өдөөх замаар хос электронуудыг сондгой электрон болгож хувиргадаг
байдаг. За жишээлбэл аргоныг авч үзье. Аргон нь үйлдэх системийн 18 дахь элемент. Түүний электрон байгууламж нь гадаад давхраандаа 3s2 3p6 3d 0 гэсэн ийм электрон байгууламжтай байна. За аргоны хэвийн төлөвийн үеийн электрон байгууламжийг зурж үзэхэд 3s дээрээ 2 3p дээрээ 6 электронтой ингээд батчилтаа 8 электрон бүхий хос электронуудтай байна. За тэгвэл аргоныг өдөөснөөр эдгээр хос электронууд хоосон d орбитал руу шилжиж болно. За энэ үед аргоны өдөөгдсөн төлөвийн үеийн электрон байгууламж нь 3s дээр 1 3p дээр 3 3d дээр 4 болж ирж байна. За ингэж сондгой электронууд үүснээр химийн холбоонд оролцох чадвар нэмэгддэг байх нэ. За үүнтэй нэгэн адил криптон, ксенон, радоны химийн холбоонд оролцох идэвхийг бас сэргээх боломжтой юм а. За зочирсон төлөвт орсон криптон нь 0, -2, -4, -6, -8 гэсэн эсэлтлийн зэргүүдийг бол үзүүлдэг. Криптон, ксенон, радоны электроны гадаад давхраанд аргоны адил бүтэц байдаг учраас 0, 8, 4 гэсэн ковалент чанартай байдаг. За аргон, криптон, ксенон, радон гэсэн игнэний дагуу атомын радиус бол өсөж орж ирдэг. Иймээс эдгээрийн электронууд нь амархан өдөөгдөж химийн идэвх нь өсдгөө. За инертийн хийн фторидууд нь сайн эсэлдүүлэгч болдог бөгөөд батчил муутай учир усан дуусахдаа маш амархан задардаг. За жишээ болгож ксеноны фторидыг усан дуусах тэгштгэлийг авч үзье. Ингээд бол ксеноны 2 төрлийн оксид болон хайлтвар хүчил бол үүсэж байна. За ксеноны фторид нь мөн гидролизид орох боломжтой. Гидролизид орсноор ксенон О фтор 4 гэдэг бол нэгдлийг үүсгэж байгаа. За энэ нь шингэн тесрэмтгийн шинж чанартай бодисоо. За гидролизийн урвалыг үргэлжлүүлэн явуулахад хатуу бодис болох усанд маш сайн уусдаг ксеноны триоксид үүсдэг. За энэ нь маш хүчтэй тесрэх шинж чанартай байдаг. За энд инертийн хийнүүдийг хэрхэн гарган авах талаар харуулсан байна. За үйлдвэрт гелийг байгалийн хийнээс гүн хүргэлтийн аргаар гаргаж аавна. Мөн цацраг идэвхт элементийн цөмийн урвалаар бол гаргаж авч болно. За жишээлбэл уран 92 238-ыг цацраг идэвхт задралд оруулахад тоорын цөмөөс гадна гелийн цөм үүсэж байна. Мөн тоорын 90 230-ыг задлахад мөн гелийн цөм үүсэж байгаа болох нь харагдаж байна. За бусад инертийн хийнүүдийг шингэн агаараас нэрж ректификацийн аргаар ялгаж авдаг. За гелийг техникт металлыг гагнах, хүнсний зүйлийг хадгалах, физикт бол нам температур гаргах зэрэгт өргөн ашигладаг. За гелийн харьцангуй хөнгөн хий учраас түүнийг агаарын бөмбөлөг бол хийлэхэд ашигладаг. Гэхдээ ус төрөгчтэй бол хольж ашигладаг байна. За мөн усан дор ажилладаг хүмүүсийн амьсгалах агаарын найрлаганд гелийг оруулж өгдөг. Учир нь гелийн уусах чанар багтаа учраас цусны даралтын өөрчлөлтийг бууруулдаг. За шингэн гелийг хүнсний зүйлийг хадгалахад бас ашиглах боломжтой. За шингэн гелийг ууршуулахад туйлын хүйтэн буюу абсолют тэг температуртай ойролцоо утгыг бий болгодог. Ийм учраас түүнийг техникт маш бага температур гаргахад ашиглана. За ердийн чийдэнг азот ба аргоны холимгоор бол дүүргэж өгдөг байгаа. Учир нь улаассан гэрлийн утсыг тасрахаас хамгаалдаг. За мөн аргон ба неоны дотор цахилгаан нэргэлэг үүсгэхэд аргон нь хурц хөх, неон нь хурц улаан өнгөөр гэрэлтдэг. Ийм учраас эдгээрийг гэрэлт самбар, чийдэн гэрэлтүүлэг хийхэд өргөн ашиглана. За аргоныг металл боловсруулах үйлдвэрт идэвхгүй инертийн орчин бий болгоход ашиглахаас гадна катодын ламп хийхэд ашиглах нэ. За криптон, ксеноныг рентген техникт радоныг ангаах ухаанд бол ашигладаг байгаа. За криптоныг баг хаалж сайн гэрэлтэх чадвартай эрчим хүчний хэмнэлттэй гэрэл хийхэд ашигладаг.